Тэгээ Америкчуудыг хардаа Ирак, Афганистан, одоо Иран, Украин, Америкаас ямар амир холон бэ те. Венесуэла ойлгож чинь амар өөрхий район дотор. Мексик ойлгож чинь, Гренланд ойлгож чинь, Куб ойлгож чинь, Иран, Ирак, Афганистан ойлгохгүй. Ягаад болж байгаа юм бэ гэвэл амар ойлгомжтой. Гэтлээдсэн еврейчүүд. Өнгөрсөн жил би нэг юмыг тодруулж хэлсэн. Тэр юу юм бэ гэх юм бол Америк, Иран хоорондоо алцах баха. Санаж байна уу? 6-7 сарын үеэр Израильчууд Ираны засгийн газрын гишүүдүүд, агентлагийн даргуудыг, Батламалтын сайд гэх мэт янз бүрийн хүмүүсийг эхлээд алаад тэрний өмнө Израильчууд их тайвны хилцэл хийж исэн Иран улсын төлөөлөгч нарыг бас алаад төсөөл өгдөж заяа. Монголын түүхэд бас тийм юм байгаа тийм монголчууд бид нэр Ирак руу илүү тийм элчүүдээ явуулсан. Чингис хааны үеэр. Тэгээ Иракт байсан хүмүүс бидний элчийг яасан бэ гэх юм бол алдсан. Тийм ээ. Тэгээ монголчууд ямар хариу өгсөн бэ гэх юм бол окей. За дипломат харилцааг алтан дүрм үндсэн дүрмийг та зөрчиж чинь дай шалтгаан юм байна. Алдсаа. Тэгээд тэр улсыг бодоо олгосон. Израильчууд яг тийм юм хийсэн. Тэгээд дэлхийн улс төр дээр үнэн зөв шудраг гэх мэт шиг ерөөсөй байхгүй зүгээр хүч байгаа учраас тэгээ Израильчуудын ард Америкчууд байгаа учраас одоо энэ маргаан дахиад эхэлж байгаа. Тийм. Ойлцооны 7 сар өнгөрсөн үү? Энэ хугацаанд Израильчууд юу хийсэн бэ гэх юм бол зэвсэг нэмж худалдаж авсан байх. Тэгээд Америкчууд одоо биш баахан байлдааны овсон онгоц явуулж байгаа. Strait of Hormuz гэх мэтчлэн. Тэ автоматикийн багцлууд дөнгөж сайхан бид нар нефт олборлогддог компаниг нэмсэн. Яагаад гэх юм бол нефтний үн ханш өсөх магадлал өндөртэй учраас. За. Тэгээ одоо Америкийн тал, Ираны тал дахиад уулзж байгаа их тайвны төлөө. Тэгээ Марко Рубио дөнгөж сая өнөөдөр тэрний тухай сонирхолтой юмнууд хэлж байна. Сонсцгоо. But it's also important to remember that Iran refuses to talk about the ballistic missiles. Энийг хэдүүлээ санах хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй. Тэр юу юм бэ гэх юм бол Иранчууд Пуужингийн тухай ерөөсөө ярихгүй байна. За энэ дотор юу агуулгдсан байгаа юм бэ гэх юм бол манипуляцийн тактик айгу муухай юм ярьж байна. Энэ дотор юу агуулсан байгаа юм бэ гэх юм бол Иранчууд Пуужин ярихгүй байна гэдэг чинь Иранчууд Пуужин үйлдвэрлэхээ зогсоохгүй юм байна гэж байна. Бага Пуужингуудаа хураалахгүй байна гэж байна. За. Гаддафи юу хийсэн бэ гэх юм бол янз бүрийн зэвсгүүдэ болсон. Цөмийн зэвсгийн араас явахаа болсон гэх мэтчлээ. Хариуд нь юу авсан бэ гэх юм бол Либия улс байхгүй Гаддафи өгцөн. Башар ал-Асад Сириагийн өдөрдөгч янз бүрийн зэвсгийн араас нь яваагүй. Одоо юу болсон бэ гэх юм бол цаа түн байхгүй. Саддам Хусейн ч гэсэн цөмийн зэвсэг химийн зэвсгийн араас нь яваагүй. Тэгээ юу болсон бэ гэх юм бол Саддам Хусейн байхгүй. Окей. Эний ард ерөнхийдөө хэн байгаа юм бэ гэх юм бол Израильчууд дийлэх байгаа. 2001 онд World Trade Center дэлбэрснийхэн дараа Нетаньяху юу гэж хэлсэн бэ гэх юм бол гайхалтай. Very nice. Супер. Израиль ашигтай. Яг гэх юм бол Америкчууд одоо Афганистан гих мэт шиг Иракийг бөмбөгдөнө. За. Иранчууд Иракт юу болсон бэ харж байгаа. Харсан. Хэдэн мянган хэдэн сая хүмүүс өгсөн. Баахан террористууд одоо Иракийг өдөрч байгаа. Фейлдсэн улс болцсон гэсэн үг. Окей. Афганистаныг бас харсан. Иранчууд одоо юу ойлгож байгаа юм бэ гэх юм бол бид нар ямар нэгэн байдлаар булт хийгээд өгөх юм бол юу болох юм бэ гэх юм бол бид нар Ирак шиг дууснаа. Сауди Арабч тэрийг мэдж байгаа, Катарч тэрийг мэдж байгаа. Тэгээд Рубиогийн үгийг To us or to anyone, and that's a big problem. Пуужин юусэн ярихгүй байна гэдэг чинь та нар наад Пуужинга болооч болохгүй юм бол та тийг алж шүү гэж байгаа байхгүй. За тэгэхээр Пуужингөө болчих юм бол өөрийнхөө хамгаалах чадваргүй болно гэсэн үг. Ирантай Израиль би даасан яагаад оролдохгүй байгаа юм бэ гэх юм бол Израиль Ираныг барахгүй байгаа байхгүй юу? Яагаад Израильчууд Ираныг барахгүй байгаа юм бэ гэвэл Иран Пуужинтай байгаа байхгүй юу? Окей. Тэгэхээр таадын байр орон сав гэр бүлийн гишүүдийг хүн яагаад хүчнэж алахгүй байгаа юм бэ гэх юм бол та хэд өөрөө зэвсэгтэй байгаа учраас. Эсвэл Монгол улсад ягаад хаасаа гэр тэрэг байхгүй байгаа юм бэ гэх юм бол шүүх цагдаа гих мэт хуулийн засаглал байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээ Америкчууд Израильчууд юу шаардж байгаа юм бэ гэх юм бол Пуужинга болоо гэж юм. За тэгээ Пуужингөө Ираныг Израильчууд Америкчууд яах юм бэ гэх юм бол хэдүүлээ олон дахин харсан. За
Тэгээд ерөөхдөө Марко Рубиогийн дараагийн үгийг сонсцгоо. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Dynamic сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsicom-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. And the president was very clear last night that he always prefers diplomacy. But I want you to understand, and everyone should know, that Iran Тэгэхээр манай ерөнхийлөгч маш тодорхой хэлсэн тий ер нь дипломат шийдэл илүү дуртай. Гэхдээ өчтөр хэдүүлээ poses a very great threat to the United States and has юу тодорхой олгосон бэ, юу ярьсан бэ гэх юм бол Иран Америкт маш аюултай. Окей. for a very long time. Маш урт хугацаанд Иранчууд, Америкчуудын хувьд бол аюул учруулсан. Are in possession, first and foremost, after their nuclear program was obliterated, they were told not to try to restart it. And here they are, you can see them always trying to rebuild elements of it. They're not. За. Тэгээд өнгөрсөн тэднийг бөмбөгдсөн, тэдний цөмийн зэвсгийн хөтөлбөр програмыг бид нэр будаа олгосон. Одоо Иранчууд юу хийгээд байна гэх юм бол дахиад тэгээд цөмийн зэвсгийн араас нь явж байгаа. Тэгэхээр сонирхолтой юм бэ гэх юм бол дэлхийн цөмийн зэвсгийг зогсооё, багасгая. Тархалтыг бууруулъя, болиулъя гэсэн хилцлээс хэн гарсан юм бэ гэх юм бол таада. Хэн бэ? Оросууд гарсан уу? Иранчууд гарсан уу? Америкчууд гарсан уу? Америкчууд гарсан. Окей. За. Нэмээд Израиль улс өөрөө ойролцоо 200 гаруй цөмийн зэвсэгтэй. Аль бисаар юусоо биш, нууцаар. Тэ? Бас хөл бус. Израиль өөрөө цөмийн зэвсэгтэй. Гэхдээ Америкчууд тэр хөтөлбөрийг өөрөө цуцалчаад одоо Иран улс өөрийнхөө хамгаалахын тулд цөмийн зэвсгийн араас явна гэдэг чинь болохгүй гэсэн шудраг бус байдал байхгүй. Enriching right now, but they're trying to get to the point where they ultimately can. The other thing I would point you to, however, is that Iran possesses a very large number of ballistic missiles. За тэгээд Иран улс Америкт амар аюултай гэж штэ. Яагаад вэ гэх юм бол Иран улс маш олон пуужинтэй гинэ. Тэр пуужин хизээ ашигласан бэ, хаашаа явуулсан бэ гэх юм бол Израиль руу. За Марко Рубиогийн үгний цаана манипуляцийн цаана юу байгаа юм бэ гэх юм бол Иран улс Америкт аюултай биш ээ. Окей. Иран улс хэнд аюултай юм бэ гэх юм бол Израильд аюултай. Ираны хөгжүүлж байгаа одоо байгаа бэлэн пуужин хэнд аюултай юм бэ гэх юм бол Америкт аюултай биш ээ. Израильд аюултай. Particularly short-range ballistic missiles. За тэгээд хамгийн гол нь богино зайны пуужин Америкт аюултай. Богино зайны пуужин Америкт хүрч чадахгүй. Богино зайны пуужин хэнд аюултай юм бэ гэх юм бол Израильд аюултай. That threaten the United States and our bases in the region and our partners in the region. За манай тэнд байгаа цэргийн баазд аюултай, манай тэнд байгаа түншүүдэд аюултай. Дахиад Израильд аюултай. Израиль Иран руу дайрах юм бол бид нар хамт зогсно. Тэгээд манай баазууд Израиль Иран руу дайрсан учраас хариу аавна. Тэгээд эцэстээ юм байгаа юм бэ гэх юм бол Израильчууд байна. And all of our bases in the UAE and Qatar and Bahrain, and they also possess naval assets that threaten shipping and try to threaten the US Navy. So I want everyone to understand that and beyond. Тэгээд логик нь юусоо таарахгүй байна. Америкчууд Израильтэй хамтраад Иран руу дайрах юм бол мэдээж би одоо жишээлбэл та хэдийн гэрлөө ингээд ороод хулгай хийгээд яах юм бол та нарын гэрт байгаа зэвсэг надад угаасаа аюултай шүү дээ. Тэгээ ингээд дэлхийн газрын зураг харцгаая зав. Иран энэ байна. Америк энэ байна. Тэр их зай юм бол Америк одоо ингээд усан онгоцнуудаа ингээд явуулах юм байна. Ингээд энэгээр ингээд та тэгээ ингээд Америк руу дайрна гинэ. Америк руу яагаад дэлхийн хамгийн их зэвсэгтэй хамгийн аюултай улстай Иранчууд маргалдаж алцаад эхлэх юм бэ те ойлгомжгүй. Нөгөө талдаа Иранчуудыг би магт өдрөөтөө чи Иранаас мөнгө авч байгаа юм уу? Тэгж ярьж эхлээрэй заа. Иран, Израиль гэх мэт чинь хоорондоо алцаал явж байгаа байхгүй. Тэрийг би юус өгөөсгүй байна. Иран янз бүрийн террорист группуудыг санхүүжүүлж байгаа юм уу? Yes. Иран тэндээ Израильтэй тэмцэж байгаа байхгүй. За тэгээ саяхан Иран улсын гадаад хэргийн сайд бас сайхан дэлгэрэнгүй ярилцсан өглөө сонсгоо. If the idea is to
threaten us, so we, capitulate. That is not going to happen. За тэгээд тэдний санаа биднийг тий шахалтанд оруулаад шахаад бидний гарыг мушгаад тэгээд эцээдээ бид нэр бууж өгнө гэх юм бол тийм юм байхгүй. It is for sure. Баталгаатай шүү. We have proved it. Тэрийг ерөөдөө бид нар баталсан. Өмнө биднийг бас боох гэж үзсэн бид нар лөө дайрсан. Бид нар бууж өгөөгүй. Last time in the war, when Israel attacked us, perhaps you remember in the third. За өмнө Израильчууд бид нар лөө дайрсан. Тэгээд цаад санаж байгаа хаа. Тэ. Тэр дайны 3 дахь өдөр Day of war, there was a tweet, unconditional surrender. тэгээд тэр 3 дахь өдөр бид нар юу шаардсан бэ гэх юм бол тэр чтэй буугаад өг. Ямар ч нөхцөл тавихгүйгаараа зүгээр буугаад өг. Тэгээд бид нар буугаад өгөөгүй. But it didn't happen. And after 12 days, they asked for unconditional ceasefire. Тэгээд 12 өдрийн дараа юу болсон бэ гэх юм бол галзах соёо. Яагаад гэх юм бол Израилийн Пуужин дууссан, Пуужингийн хамгаалтын систем дууссан, American THAAD missile Patriot system бүгдээрээ цэнийн дууссан. And we accepted because it was unconditional. Тэгээд ямар ч шаардлагагүйгээр галзах соёо гэсэн чинь бид нар окей гэсэн. Яагаад гэх юм бол ямар нэгэн нэмэлт шаардлага тавиагүй зүгээр хоорондоо алдцаа болио төхөө гэсэн чинь бид нар заа тийм гэсэн гинэ. If you repeat a failed experience, you won't get any better result. Тэгээд явахгүй туршилтыг дахин хийгээд өөр үр дүн гарахгүй шүү дээ. Especially since we are more prepared than previous time. Тэ нэмээ хэлэхэд бид нар одоо илүү бэлэн болцсон. Тийм өмнөх алдаануудаас сурсан. As I said before. So there would be no victory for anybody. Тэгээд түнээ хэлэхэд хин ч ялахгүй. Израиль ялахгүй, Америк ялахгүй, бид нар ялахгүй. It would be a devastating war. Аимшигтэй дайм болно. And since the Americans' bases are scattered in different places in the region, then unfortunately perhaps the whole region would be engaged and would be involved. Тэгэхээр Америкийн бааз, цэргийн бааз тэр район хаасаагүй байгаа учраас тэр район тэр Middle East, Арабын тэр хэсэг тэр чдэд тий дайнд орч магадгүй. Нефтний үн, алтны үн. It is a terrible scenario. I don't even want to talk about that. Тэр л аимшигтэй тий үрдүн тэрний тухай би ерөөсөө ярмаарчгүй. But if God forbid the US decides to attack us, then their bases in the region would be a legitimate target. Тэгээд бурхан өшөөг Америкчууд бид нар руу дайрахаа шийдэх юм бол Америкчуудын цэргийн бааз тий бид нар дайрнаа яагаад гэх юм бол тэр баазууд Америкийн бааз. Targets. And they are the US bases. Катарын бааз биш, Арабын бааз биш, UAE-гийн бааз биш, Бахрайны бааз биш, Америкийн цэргийн бааз. Consider them as US bases, not the territory of our neighbors or anybody in the country. Like last time that we had no way but to attack the American base in Qatar, I immediately called my dear brother. Тэгээ өмнө тэгсэн тийм. Дайм болж исэн. Бид нар юу хийсэн бэ гэх юм бол Катарт байгаа Америкийн цэргийн баазыг бид нар бөмбөгдсөн. Тэгээд бөмбөгдөхөөс өмнө хариу барихаас өмнө би тийм хэлүү ярьсан бэ гэх юм бол Катар улсын гадаад хэргийн сайд миний антлуу гэж муслим шашинтай адилхан гэсэн тийм би ярьсан. The foreign minister of Qatar. Even I called him before the attack and I informed him and I told him that please my brother, please be. Тэгээд би бөмбөгдөхөөс хариу барихаас өмнө утсан андаа өгшөн brother тийм мэдэж аваарай. Та л дайрахгүй байгаа шүү. Америкчууд л дайрч байна. Informed. Please know that this is not an attack against Qatar. It is an attack against the US base, which is unfortunately in Qatar. So you informed them in advance? We informed them in advance. And later on we explained and tried to make sure the understanding that this is not an attack against our. Бид нэр андлуу дайрах байгаа шүү. Бид нэр дайслуу дайрч байгаа. Бид нэр хариу барьж байгаа. Та brotherly country of Qatar. But there is only one entity in this region who wants war and that. За тэгээд ганцхан этгээд энэ хэсэгт энэ Middle East-д дайн хүсэж байгаа. Тэр юм бэ гэх юм бол Израиль. Is Israel. It's the fact that Israel is trying to drag the United States into war with Iran. They cannot do it by themselves. Израильчууд
юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америкчууд энэ дайн руу чирэх гэж байгаа. Америкчуудыг жирэмсэн болох гэж байгаа. Яг гэх юм бол тэд нэр ганцаараа барахгүй дийлэхгүй. They tried it and they failed and they asked the US to help them. Тэд нэр үдсэн. Бидний бөмбөгтгөж үдсэн, бидний барах гэж үдсэн чадсангүй. Тэгээ Америкчуудаас тусламж гуйсан. Америкчууд тусалсан. And now I believe that this is an Israeli plot to drag the United States into war in this region. Would you make a distinction between Israel and Netanyahu? Таавал Нетаньяху гэх үү, Израиль гэх үү, тэр хоёр хоорондын ялгаа гэсэн байгаа юу? Ер нь бол Израильчуудын буруу юм уу, Нетаньяхугийн буруу юм уу? For the time being, no. He is the prime minister Тийм of байхгүй. Israel. Нетаньяху He's the man. Израилийн ерөнхий сайд. Тэгээ Израиль гэсэн. And decide for Israel. So this is a disastrous plan by Israelis. They want to perhaps establish their Энэ бол гайхалтай, аимшигын Израильчуудын төлгөө. Тэдний зорилго юу юм бэ гэх юм бол энэ районы атман болох гэж байгаа. hegemon to the region, which is Гэхдээ тийм болохгүй. not going to happen. But we are seeing there are many indications that it is them who are trying to drag President Trump to war with Iran, which would be very unfortunate against the Americans. Америкчуудын сонирхол бол биш. Тэгээ Америкчуудыг хардаа Ирак, Афганистан, одоо Иран, Украин, Америкаас ямар амар хол юм бэ те. Венесуэла ойлгож байна. Амар. Өөрхий район дотор байгаа. Мексик ойлгож байна. Тэг Гренланд ойлгож байна. Куб ойлгож байна. Тэ? Иран, Ирак, Афганистан ойлгохгүй. Яагаад болж байгаа юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Харгалцсан еврейчүүд